За ингээд бид яг уг чанартай бий гэдгийг тодорхойлж чадахгүй байсаар атлаа буруу бодолд автаж бий гэгч үнэхээр одоо баттай байна гэж бодоод түүндээ хөтлөгдөж бид маш олон одоо сөрөг үйлдэлүүдийг хийж эхэлдэг юм аа. За тийм учраас эртний энтхийн одоо тэдгээр олон эрдэмтэд бий гэдгийг маш нарийн түвшинд одоо тайлбарлаж судалгаа хийж дүгнэлтээ гаргасан. За сөрөг сэтгэл хөдлөлүүд бол бүгд одоо бий гэдэгтэй холбоотой явдаг. За үнэхээр одоо бие даасан тусдаа нэгэн одоо бие байна гэж үзээд түүний одоо ирэхээр түүний нөлөөгөөр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг одоо бий болгодог юм аа. Уур хилэн, хүсэл шунал одоо хардах гэх мэт одоо маш олон одоо юм сөрөг сэтгэл хөдлөлүүд энэ бүгдийн одоо уг үндэс нь бие гэдэг бие баттай байна гэдэг одоо ийм буруу ойлголт юм. Buddha's message very difficult to salvation. You have to study, think. За Буддийн гүн ухааныг одоо тийм амар ойлгож авахд бас хэцүү. Тийм учраас үргэлж одоо бид байнга дахин бодож, эрх зүйлэн тунгаан бодож энэ тал дээр урт удаан хугацааны одоо туршлага хоримтлуулах хэрэгтэй. Би одоо төвдөд байгаасаа эхлээл одоо Буддийн гүн ухаанд суралцж эхэлсэн. За би төвдөд байхдаа одоо гэвшил харамбын одоо дээд эрдмийн цолоо хамгаалсан. За түүний дараагаар энтгэх дөрвөж ирснийхэн дараагаар ч гэсэн одоо би энэ Буддийн одоо гүн ухааны энэ олон үзэл онолуудыг нэгтэл судалж дахин одоо үзэж судалж ирсэн. За энэ бүгдийн үр дүнд одоо надад үнэхээр их өөрчлөлт одоо бий болсон. The Chandrakirti is a few verses. За Чандракиртигийн одоо айлтурууд байдаг. За юмс бүхэн бүгдээрээ одоо мөн чанартай үнэхээр одоо орших боломжгүй. Юмс бүхэн бүгдийн эцсийн мөн чанар нь бол одоо хоосон юм а гэдэг энэ одоо сургаал бол маш чухал юм. Чандракиртигийн одоо төвд орхойн ном болон одоо төвд орхойн өөрийн тайлбар гэх юм хоёр номон дотор бол юмс үзэгдлийн мөн чанар байх юм бол дөрвөн асуудал үүснэ гэдгийг одоо дөрвөн одоо няцаалтаар няцаасан байдаг. За тэгээд энэ бүгдийг бол одоо дурхын одоо үндсэн шүлэг болон өөрийн тайлбар энэ үндсэн шүлгийн тайлбар номонд дэлгэрэнгүй одоо айлцсан байгаа. За мөн одоо төв дурхын одоо төгсгөлд бол одоо энэрэнгүй сайхан сэтгэл болон энэрэнгүй сайхан сэтгэл буюу бод сэтгэл хоосон чанарын үзэл онолыг онож мэдсэн бэлэг уян энэ хоёрыг хослуулж агаад энэ хоёрыг одоо хослуулснаар бол одоо бурхны одоо бэлгийн одоо цаад чамдад хүрч чадна гэсэн утгатай ийм шүлгүүд айлдварууд бол байдаг. За тэгээд энэ бүгдийг одоо энэ бүгдэд бол би их итгэлтэй байдаг. Хэрвээ бид үнэхээр одоо ингэж дүнэн зүгээр суралцж чадах юм бол бид одоо гэгэрлийн одоо хутгийг одоо олж авах боломжтой. За энэ бүгдийг одоо бид нар мэдэж авахын тулд юмс бүгдийн одоо жинхэнэ мөн чанарыг сайн одоо ойлгох хэрэгтэй байгаа. За түрүүн хэлсэнчлэн одоо хунгийн хаан хос далавчаа одоо дэлгэж нисдэг одоо үүнтэй адилхан бид бүхэн одоо энэрэнгүй бод сэтгэл болон хоосон чанарын үзэл онолыг ойлгож ухаарсан бэлэг оюу энэ хоёр зүйлийг одоо хос далавчтай зүйрлэж суралцах хэрэгтэй. Ингэж чадах юм бол одоо та одоо эцсийн одоо хүссэн одоо тэр газар очиж чаднаа гэж одоо альцсан байгаа. Тийм учраас энэ бүгдийг одоо бид нар сайн бодох хэрэгтэй. За тэгээд хоёр зүйл бол одоо юмс үзэгдлийн одоо үнэмлэхүй үнэн болон харьцангуй үнэн гэх энэ хоёр төвшнийг одоо сайн ойлгох хэрэгтэй байгаа юм аа. За ингээд сүүлийн асуултыг асуух гэж байна.
Your Holiness, it is a happiness to see you. And my question is, За дээрх гигантын таныг одоо харж байгаад маш их what баяртай байна. different from our expectation? Thank you. One Buddha's teaching says we have Buddha nature. За бурхан багшийн айлдварт гардаг бид бүхэнд одоо бурханлаг чанар байгаа. But important is За бидний бие махбод бол одоо чухал зүйл нь биш ээ. Хамгийн чухал зүйл нь бол бидний дотоод сэтгэл юм аа. За дотоод сэтгэлийг дотор нь олон янзын төвшөнд ангилдаг. similar Buddha nature. За So now ингээд оюун ухааныг бидний одоо сэтгэл оюуныг ингэж одоо олон төвшөнд ангилаад хуваагаад наривчлан одоо судалж үзэх юм бол үнэхээр бидэнд одоо бурханлаг чанар байгаа гэдэг нь тодорхой юм. always Тэм учраас хүн бүхэнд одоо бурханлаг чанар байгаа. Тэм учраас нэгэнд одоо бидний одоо үндсэн уг чанарт бурханлаг чанар байгаа учраас бид бүхэн бүгдээрээ гэгэрэлд хүрэх боломжтой гэж одоо үзнэ. За бурханы одоо гэгэрэлд хүрэхэд бид нэр зүгээр сууж агаад гэгэрэлд хүрэх боломж байхгүй. Хамгийн гол зүйл нь бол бид одоо суралцах ёстой юм аа. Buddha nature За тэм учраас as a foundation. бурханлаг чанар гэдэг юм маань бол одоо бурханы бид бүгдэд бол бурхан болох үндэс язгуур байгаа гэдэг нь бол үнэхээр одоо гайхамшигтай юм аа. Thank you. And so the last question, Your Holiness, will be coming from me. Now, we live in the great era of information, but it is also an era of Хамгийн одоо сүүлийн асуултыг би өөрөө асууя. more anxiety. Бидэнд одоо маш олон асуудлууд байна. Асуудлууд үүсэж байна. Үүнийгээ дагаад одоо маш их сэтгэл хямрал явагдаж байна. Please share some simple and healthy practice that we can all do to be less distracted and to keep a fresh and sharp mind. За энэ ийм одоо хэцүү цаг үед та ямар одоо зүйлийг зөвлөгөө өгөх вэ одоо? 다시 남의 마음의 액체도 다시 겨울부지는 신기지 후인의 좋은데 딩당 За сэтгэл хямрал одоо их явагдаж байна. Сэтгэлээ одоо тогтоож бид одоо хурц бэлэг оюунтай, оюун ухаантай болохын тулд юуг одоо дагаж мөрдөх вэ гэсэн одоо ийм асуулт байна. As eye consciousness, ear consciousness, these consciousness За би ердийн үед бол бидэнд одоо нүдний мэдэл, чихний мэдэл гэх мэт одоо олон ийм оюун ухаан байнга ажиллаж яадаг. Нүдээр юм харах, чихээр юм сонсох энэ бүхэнд бол бидний одоо оюун ухаан одоо ажиллаж яадаг. Тэр битгий л одоо бидэнд унтчих үед ч гэсэндээ одоо бидний оюун ухаан одоо бас л одоо ухамсар бас л одоо байсаар байдаг шүү дээ. close or not sort of follow. Ингээд энэ бүгд одоо ажиллаж яадаг хамгийн гол зүйл нь бол бид үндсэн одоо оюун ухаанаа сайн одоо ашиглах хэрэгтэй. Түүн дээрээ сайн төвлөрөх хэрэгтэй. Нүдээ харж исэн ч нүдээ харахгүй байсан ч бид одоо өөрсдийн үндсэн одоо оюун ухаан дээрээ төвлөрөх хэрэгтэй. Дан ганцхан одоо биеийн мэдлэлд автаад байж болохгүй. And Тэм учраас үндсэн одоо гол сэтгэл дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. organs close. За ингээд биеийн мэдлүүдийг одоо энэ одоо мэдрэмж одоо биеийн мэдрэмжүүдийг бол одоо гол энэ бүгдийг одоо And then орхиод гол одоо оюун ухаан, гол ухамсар дээрээ бид төвлөрөх хэрэгтэй. more experience. You see, Хэрвээ одоо өөрт нь одоо илүү их туршлага байх юм бол илүү одоо чадвар байх юм бол бид одоо гүн дан ганцхан одоо оюун ухааны төвшөнд бясалгал хийх одоо ийм чадвартай болно. almost complete neutralize the sixth mind. За бидний одоо энэ оюун ухаан, үндсэн оюун ухаан, гол оюун ухаан бол альва нэгэн зүйлийг одоо нэгтэл судлах одоо ийм чадвартай юм аа. За ингээд энэ чадварыг эзэмшихийн тулд бид эхлээд сэтгэл төвлөрлийн одоо бясалгалыг эзэмших хэрэгтэй. So also the intellectual investigating, as I mentioned earlier. Бид нэр одоо түрүүнд хэлсэнчлэн одоо бид энэ саруул оюун ухаанаа сайн ашиглах хэрэгтэй байна. Түрүүнд одоо хэлсэнчлэн би гэдэг чинь одоо хаана байна вэ гэдгийг ийм одоо асуулт тавьж үүн дээр одоо судалгаа хийх хэрэгтэй. Энэ бүгдд бол одоо оюун ухаанаа ашиглаж ийн гэсэн үг юм аа. За ингээд энэ ийм одоо арга замаар
одоо бодож бясалгаж чадах юм бол бидний оюун ухаан одоо төвлөрч улам одоо хүчтэй баттай болно. За ингэснээрээ бол одоо бидний сэтгэл илүү амгалан тайван болж эхэлнэ. За одоо зарим хүмүүст одоо тийм you always utilize your sixth mind. за ингээд үнэхээр одоо өөрөө өдөр одоо сэрүүн байх үедээ энэ бүгд дээр маш баттай төвлөрч ийм чадварыг эзэмшиж чадах юм бол унтж явах үедээ ч гэсэндээ тухайн зүйл дээр одоо төвлөрөх ийм чадварыг бас эзэмшиж чаддаг. За ийм туршлагатай хүмүүс бол зөндөө их бий. За ингээд бид энэ одоо чадваруудыг эзэмшиж чадах юм бол бид өөрсдийн оюун ухааныг улам гүнзгий төвшөнд одоо оюун ухаанаа улам гүнзгий төвшөнд одоо аваачих юм чадвартай болно. Different also the minor mind procedures. Бидний одоо оюун ухааныг ерөнхий төвшөнд бол одоо 80 зүйлээр одоо ангилдаг. Бидний одоо энэ ерөнхий бодол бол одоо 80 төвшөнд одоо ангилдаг юм аа. So there are three categories. За ингээд энэхүү одоо 3 энэ 80 зүйл нь маань бол одоо бидний одоо ердийн оюун ухааны сэтгэл хөдлөлүүд юм. Attachment, and then 40 related with anger, and then 3. За ингээд энийг бол одоо энэ 80 одоо бодол сэтгэл хөдлөлийг бол уур хилэн хүсэл шунал энэ бүгдтэй одоо холбож тайлбарладаг. Энэ бүгдээс одоо эдгээр сэтгэл хөдлөлүүд бол бий болдог юм аа гэж одоо тайлбарладаг юм аа. За тийм учраас бид өөрсдийн одоо ердийн эгэл одоо үзэл бодлыг одоо хөгжүүлэхгүйгээр одоо нарийн бодол, нарийн оюун ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ одоо бид өөрсдийн одоо нарийн сэтгэлийн нарийн чанаруудыг хөгжүүлж чадах юм бол одоо бид хамгийн одоо сэтгэлийн угт байгаа одоо бурханлаг чанарыг одоо хөгжүүлж чадна гэсэн үг юм. So we are thinking these lines. За тийм учраас бид одоо энэ бүгдийг бодож бясалгаж үүнд одоо суралцдаг юм аа. Do you have any final message for our Indonesian youth so they can serve better for humanity? За ингээд төгсгөлд нь одоо та Индонезийн одоо залуучууд энэ хүүхэд багчуудад та юуг одоо альдаж зөвлөх вэ гэсэн одоо тийм байна уу гэж одоо асууж байна. Now Indonesian Buddhist. За Индонезийн одоо бурхны шашинтай шашинд нь та нар бол та бүхэнд одоо онцгой юм нөхцөл боломж бүрдсэн байна гэж бодож байна. За маш одоо муслимын шашинтан ийм одоо олон хүмүүсийн дунд одоо та бүхэн амьдарч байгаа шүү. Тэм учраас хамгийн эхлээд өөрсдийн одоо мэдлэг, өөрсдийн онцлогоо тэр одоо бусдад таниулах хэрэгтэй. Муслимын ахын дүүс нартаа инэрэнгүй сайхан сэтгэл гэж юу гэдгийг одоо өөрт байгаа инэрэнгүй сайхан сэтгэлээ таниулах хэрэгтэй. Ямар одоо зүйлийг мөрдлөг болгож, ямар зүйлийг одоо дагаж мөрдөж байгаагаа одоо бусад ахын дүүс нартаа таниулаарай. За тэгээд одоо гүн гүнзгий одоо мэдлэг боловсрол юу олж авснаа ч гэсэн одоо таниулах хэрэгтэй. За ингэж чадах юм бол та бүхэн одоо муслимын ахын дүүс нартайгаа одоо илүү их одоо ингэж чадсанараа бол одоо бид муслимын ахын дүүс нартайгаа илүү одоо ив найрамдалтай одоо зэрэгцэн орших ийм одоо боломжтой болно. За түрүүнд хэлсэнчлэн одоо шашин болгон одоо гол шашин бүгдээрээ инэрэнгүй сайхан сэтгэлийг номлож байна. You yourself thinking more and then share. Тэм учраас хамгийн түрүүнд та бүхэн өөрсдөө энэ одоо ном сургаалыг сайн уншиж, мэдж, суралцж, баттай ойлголтоо аавна. Түүний дараагаар
өөрийн сурч мэдсэн зүйлийг бусдтай одоо хуваалцах хэрэгтэй. Муслимын ахын дүүс нартайгаа хуваалцаарай. Ингэж чадах юм бол бид одоо харилцсан нэг нэгэндээ ашигтай, нэг нэгэнтэй тус болж чадах юм аа. Тийм учраас та бүхэн шашин хоорондын эв зохицол дээр улам их анхаарал хандуулаарай. So with that last Баярлалаа. message, we are coming to the end of our talk. So let me wrap up this wonderful session with a quote from His Holiness. There are only 2 days in the year that nothing can be done. One is called yesterday and the other is called tomorrow. Today is the Хоёр өдөр бид нар юу ч хийж чаддаг вэ? Тэр нь бол mostly одоо нэг нь бол өчигдөр, нэг нь маргааш. Энэ хоёр өдөрт бол бид юу ч хийж чадахгүй. Харин өнөөдөр бол одоо бид бүхнийг одоо хийх боломжтой. be kind to Тийм учраас бид өнөөдөртөө одоо амжиж одоо сайхан зүйлийн төлөө бид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. making the time to be with us today. За дэргийн танд талархал илэрхийлье. Мөн одоо энэхүү ажлыг үйл ажлыг одоо зохион байгуулсан хүмүүс бүгдд нь талархал илэрхийлье. За ингээд цар тахал одоо арилж цаг сайхан одоо болох үед одоо бид бүхэн иргэн бид уулзахын бодитоор уулзахын ерөөл тавья. Танд эрүүл их сайн сайхан бүхний хүсэн ерөөе. I want at the end, let us За ингээд төгсгөлд нь on Karuna, compassion. за ингээд төгсгөлд нь одоо бүгдээрээ хамтдаа инэрэнгүү сайхан сэтгэлийг бодож бясалгая. Нэг одоо минутын хугацаанд энэхүү одоо инэрэнгүү сайхан сэтгэлийг бодож бясалгацгаая. Thank you. Thank you. Wow, this is very special. Ah, Thank you бүгд- so much, Your Holiness. And to express our Баярлалаа. gratitude and to close this event in an auspicious note, the student representatives, the chief ингээд- master, myself, and my family, номын аль дүрийн төгсгөлд my daughter Atisha, за би болон одоо сурагч хүүхдүүдийн төлөөлөл мөн одоо миний нөхөр His Holiness. бид ингээ хамтдаа одоо төгсгөлийн одоо зан үйлийг хийя. 청주 선사디 시우지 다시 부르자. 장신 되는 저부터 청주 선이 교사디 베르샤. 자 장도 За 청주 선권. 샹도 좀에 청주 бод сэтгэл гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай. Ягаад тэгэхээр өөрийн тусыг хийхэд бод сэтгэл хэрэгтэй, бусдын тусыг хийхэд ч бод сэтгэл хэрэгтэй, нүгэл хилэнцгийг арилгахад бод сэтгэлээс илүү зүйл байхгүй. Хилэнц түүдгээрээ арилгахад хамгийн дээд нь буян бод сэтгэл буян хураахад ч хамгийн дээд арга нь бол бод сэтгэл юм. So His Holiness is making a comment about bodhicitta, this altruistic intention for the benefit of others, which is incredible, beneficial, and Шашин шүтлэгтэй байсан, шашин шүтлэхгүй байсан ч хинт ч одоо энэ одоо энэргүй сайхан сэтгэл, бод сэтгэл гэдэг бол одоо маш чухал юм аа. and in order to purify your negativities and also to accumulate or accrue positive energies for the sake of yourself and others, you need this. So this altruistic intention to benefit others is incredible for our own and others' sake. 산지 점점 되게 기름 별로 다양 초주 나셔서 이제 영양가 싸워를 За бурхан багшийн одоо цадиг, намтар цадиг гэдэг бол одоо ловон бовгийн одоо зохиосон энэхүү одоо номыг бол одоо хэрхэн яаж бичсэн бэ гэхээр бурхан багш анх хэрхэн яаж одоо энэ гэгэрлийн зам мөрийг ихлүүлсэн бэ? Бод сэтгэл энэ сайхан сэтгэлийг хэрхэн яаж бий болгосон бэ? Тэр бүгдийг одоо энэ бурхан багшийн одоо намтар цадиг дотор дэлгэрэнгүй айлдсан байгаа. Buddha, when he was a bodhisattva,
actually engaged in. All these the altruistic deeds that the Buddha performed when he was a bodhisattva came from this intention to benefit all of the sentient beings, which is called bodhicitta. And so with that intention, with that aspiration to reach Buddhahood, he actually generated and cultivated bodhicitta, and then, accordingly, he За тэгээд different actions. Бурхан багш одоо бод сэтгэлийг төрүүлж, бод сэтгэлийг одоо мөрдлөг болгож явсаар эцэстээ одоо Бурханы хотод хүрсэн. За тэгээд энэ бүгдийг бол одоо энэ Бурханы одоо цадиг номон дотор бол одоо дэлгэрэнгүй айлцсан байгааг. 주주 나리야 닭대 생기 통해다 양다 저거 맞아나 산지 Бодисодын явдал орхон номон дотор айлцсан байдаг. За хэрвээ одоо инэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэхгүй бол одоо Бурханы хотод гэгэрлийн хотгийг олохыг бүү хэл энэ орчлонд ч одоо жаргалтай байх ямар ч боломж байхгүй гэж айлцсан байгаа. Тийм учраас өөрийн одоо оронд бусдыг тавих, бусдыг инэрч арилгах тэр сайхан сэтгэлийг төрүүлэх одоо хэрэгтэй. За тэгээд одоо ийм мундаг гайхамшигтай одоо инэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх юм бол алгуур одоо явсаар эцэстээ одоо төгс гэгэрэлд хүрэх одоо боломжтой байна. Энэ боломжийг олж харсан саруул оюун ухаантай хэн ч гэсэн энэ одоо инэрэнгүй сайхан сэтгэлээс татгалзахгүй шүү дээ. Тийм учраас бодисодын явдлаар хүн номон дотор бод сэтгэлийн хөлгийг хөлөглөөд гэгэрлээс гэгэрэлд хүрэхээс одоо хэн амгалангаас амгаланд хүрэх явдлаас одоо хэн татгалзах юм бэ гэж одоо айлцсан байгаа. And let alone serving others. And therefore, altruism or bodhicitta is that root which brings happiness for yourself and others. And therefore, Shantideva goes on to say that, thus, which intelligent or sensible person would not wish to ride the horse of bodhicitta, which leads one from a blissful state to blissful state? 야. 애는 대대지기 통해 심수시에 연주산에 지시 난간 내보던 도. За ингээд энэхүү одоо энэ агуу инэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлж чадах юм бол эцэст нь одоо ямар одоо бодол төрхөө гэхлээр маш хүчтэй сэтгэлийн тэнхээ бий болдог. Тэр сэтгэлийн тэнхээ нь бол одоо орчлон хорвоогийн эцсийг хүртэл би бусдад тусалж, бусдын тусыг одоо хийхин тулд орчлонгийн хорвоогийн эцсийг хүртэл би одоо энд бай гэсэн агуу их одоо сэтгэлийн тэнхээ бий болтгоо. За энэ бол үнэхээр одоо асар хүчтэй сэтгэлийн тэнхээ юм аа. Сэтгэлийн одоо хүч тэнхээ юм аа. 오케이. 대순 명아리 배지 라마슬링반의 배지 기울다. За ингээд эдгээр одоо өвдсүүд бол одоо Индонезигийн одоо Индонезиас заларсан Сэрлэмба ламын одоо from Master өвдс юм шүү. who was an Indonesian master. 조지 슬링의 정합회네. За Жов Адиша бол одоо Сэрлэмба ламын одоо шав байсан. From India to Indonesia to receive teachings from Адиша гэгэн бол одоо Дарма Кирди одоо ламаас Сэрлэмба юу Дарма Кирди ламаас энэхүү одоо олон өвдсүүдийг сонсохын тулд одоо Индонезид бүр одоо зорж очиж ирсэн юм аа. So much. We're very, very honored to have this wonderful message. За ингээд эрхийн гэгэнтэн танд талархал илэрхийлье. Маш одоо үнэтэй одоо сайхан айлдвар айлтлаа баярлалаа.